Өдрийн мэнд Монголынхаа дархан цаст газруудын талаар ярьж байгаа гэлээ. Энэ удаа хөгсөрхийн нурууны талаар ярьж өгнө. Та хэд минь лайк андарч, subscribe андарч, заавал комент бичээрэй. За ингээд бичлэгтээ тавтаа морилно. Ховд Баян Үйлгийн аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтай нурууны хойд салбар улс болох 3 цаст уулнаас зүүн урагш 50 гаруй км үргэлжлэн тогтсон том нуруу юм аа. Оргилд мөнх цас тахилтын уул бөгөөд далайн түвшнээс дээш 4019 м. Энд янгир элбэг байдаг учраас түүнийг нас гүйцсэн ир ямааны нэрээр хөгсөрхийн нуруу хэмээн нэрлэжээ. Энэ уулын урт нь 50 км, 20 км өргөн талбайг дархлан хамгаалсан байдаг. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 км-ийн зайтай оршдог хөгсөрхийн нурууны дэргэд Дэлгүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул, Ард тэрэгт, Өвөр тэрэгт зэрэг гүн хавцал ам хөндөй бүхий хадад бэр хөндөр улс оршдог. Орчин тойронд нь ер нь маш их өндөр уул нурууд байдаг байна. Тус дархан цааст газрын уулын ам хөндөйгөр буян толын цутгал болох тэрэгт Ямаат, Бургуйт, Баг нарийн хөгс ирэхэд улаастай бууриг, аж жүрт, хөгсайр зэрэг олон гол горих их ам урсдаг. Мөн хараа жарих тас гэдэг аршаантай. Тус бүс нутаг нь байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна аргил янгир, эрвэс, ёол, хойлог, тас зэрэг амтэн жигүүртэнтэй. Нуур голд нь цурхай загас элбгэ. Уулын орой эсхэр хөвд, хаагд, уулын царам, бушилз, улалзалт, нууг гих мэт урмал, ургадаг. Үнгэн сүүл, биелэг өвс, хөг, өлөн хяаг, ботуур, мангар зэрэг үйтэн болон сонгиллог урмал бас элбэг ургадаг газраа. Хөгсөрхийн нурууг анх 1977 онд дархан цааст газар болгон улсын тусгай хамгаалтанд авсан. Мөн тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дагуу шинэ ангиллаар 1995 онд дархан цааст газар хэмээн ангилалд хэвээр үлдээж улсын хурлын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байдаг. Хотгор гүдгэрүүд нь далайн түвшнөөс дээш 1800-аас 4019 м-ийн өндөрт өргөгдсөн их газрын эрсдэс уур амьсгалтай, хуур айдуу, хагас цөлийн байдалтай өндөр уулын бүсд байдаг. Дархан газрын нийт нутаг өндөр уулын хурцаас мөс ян сардаг уулын нуг, уулын хээрийн ландшафтаас голлон тогтсон. Хөгсөрхийн нурууны орчмын нутагт 29 овгийн 150 зүйлийн урмал ургадан тогтогдсон. Үүнд олон улсын улаан намд орсон Ван Сэмбрүү, Монгол улсын улаан намд орсон Хонин арц элбэг байдаг. Хөгсөрхийн нуруунд олон улсын улаан дансанд орсон амьтдаас цоохор эрвэс, аргал хонь, янгир ямаа, тагийн огодой, зээр чонхор, өгөөлөө, шулганаа зэрэг олон ан амьтан шуудыг дурдж болно. Мөн 57 гаруй зүйлийн шувуу тохиолдно. Энэ бүхнээс үүсгэхэд хөгсөрхийн нурууны дархан цааст газар нь ан амьтны аймаг дэлхий дахинд ихээхэн үнцэнтэй нутаг болох нь одоо илт байгаамаа. Дархан цааст газарт мөрдөх дэглэм гэж байдаг. Энэ нь дархан цааст газар нь хамгаалтын горин бүхий онгон хамгаалтын хязгаарлалтын гэсэн бүстэй байдаг. Онгон бүст нь зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулах, хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байдаг. Хамгаалтын бүсд нь онгон бүсэд заасан үйл ажиллагаа, ургамал амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, байгалийн гамшигаас учирсан хор уршгийг арилгах, биотехникийн арга хэмжээ авах гэх мэт байдаг. Хязгаарлалтын бүсэд болохоор онгон хамгаалтын бүсэд заасан үйл ажиллагаа, хөр сургамлыг бүрхөвчийг нөхөн сэргээх, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, ан амьтны тооллого, батлагдсан хөтөлбөр аргачлалын дагуу тэдгээрийн сүргийн бүтцийг зохицуулах, аршаан эмчилгээ сувилгааны чанартай бусад эрдэсийг ашиглах, байгалийн аялал жуулчлалыг зохион байгуулах, аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн төр буудлах, отоглох, зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх гэх мэт журам гормууд байдаг. Хөгсөрхийн нурууны дархан цааст газарт тус нутагт одоо казак, урайхай зэрэг олон үндэстэн ястан байдаг. Эдгээр ястан үндэстнүүдийн бүгд өөрсдийн өвөрмөц ахуй түүх, соёл, ёс заншил, амьдрах арга ухаантай билээ. Нутгийн иргэдийн дийлэнх хувийг нь казак үндэстнүүд эзэлдэг.
Хөгсөрхийн нурууны дархан цааст газар түүний орчмын бүсэд нутгийн сумдын хүн ам болох 30,000 орчим хүн амьдарч байна. Одоогийн байдлаар мөн 500,000 толгой мал бэлчж байна. Гүний 18 худаг ажиллаж байна. Чихэртэй болон ганц модны халуун аршаа жилдээ 650 хүн эмчлүүлэн сувилуулж байна. Гадаад дотоодын 200-аад жуулчин ирдэг байх нэ жилд. Хөгсөрхийн нуруу түүний орчмын бүс нутаг нь эртний нүүлэлчдийн түүх, соёлын дурсгалаар нэм баялаг, буянт голын их, чихэртэй гол, ганц модны гол, ахуйнтын гол, бүргэдийн голууд зэрэг олон тооны булаг шанд, том жижиг нуур цөөрмөн хүн малыг ундны усаар хангаж байдаг ба баруун Монголын гадагш урсдгүй айс савын цэнгэг усаар тэжээн тэтгэсээр ирсэн асар их үн цэнтэй нутаг юм аа. За манай монголчууд ингээд хөгсөрхийн нурууны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж бодож байна. Энэ сайхан газар руу байгалийн аялал жуулчлал хийж, дархан газраа хамгаалж, байгалийн гой зураг авч, бичлэг хийж тэгж аялаж болно шүү. Мөн хөгсөрхийн нуруунд байдаг аршаанууд дээр очиж эмчилгээ сувилгаа бас хийлгэж болно. За ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай лайк, андаар, subscribe заавал дараарай.